Сайн байцгаана үзэгчдээ. Mongolian Economy сэтгүүлийн дэргэдэх Economy TV студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг ээлжид нэвтрүүлэг эхлэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол улсын иргэдийн усны хэрэглээ болон усны нөөц манад ямар байгаа талаарх мэдээллийг одоо та бүхэнд графикаар үзүүлье. За Монгол улсын нэг иргэнд жилдээ 10,000 тонн ус оногддог. Гэхдээ нэг иргэний хэрэглэж байгаа ус бол жилийн хэрэглээ нь 600 литр байгаа юм. Харин манай улсын хэмжээнд усны нөөц бол 610,000 тонн гэсэн юм тоо байдаг. Үүний 80% нь гадаргын ус, за 20% нь газрын гүний ус байгаа юм а. Харин Улаанбаатар хотын иргэд дан ганц газрын гүний усыг ашиглаж байна. Энэ нь эргээд усны нөөц багасхад ихээр нөлөөлтгөө. Газрын доорх усанд маш цэвэр, байгалийн шүүлтүүртэй. Гэхдээ иргэн нөхөн сэргээгдэх чадвар нь удаан байдаг юм. Усны газраас хийсэн нэгэн судалгаагаар голын ус жилдээ 18 удаа усан солигдож цэвэршдэг бол газрын гүний ус 500 жилийн хугацаанд бүрэн цэвэршдэг гэсэн дүгнэлт гарчээ. Миний ингэж их тоо хэлээд байгаагийн гол учир нь юу вэ гэхээр та бид дэлхийн улс орнуудын бусад иргэдтэй харьцуулах юм бол харьцангуй цэвэр усыг их хэмжээгээр за тэгээд хамгийн хямдханаар авч хэрэглэж байгаа учраас юм а. Монгол улсын нийгмийн эдийн засгийн хурдцтай хөгжил цөөн хэдхэн газар төвлөрч тэнд усны гачигдал үүсэх магадлалтай байна. Тиймээс өөр газраас ус тээвэрлэх асуудалч тулгамдж байгаа юм а. Зөвхөн Монгол орны хэмжээнд ашиглагдаж байгаа цэвэр усыг авч үзэхэд ахуйн усан хангамж нь дотоодын цэнхэр усны нийт хэрэглээний 5% эзлэж байна. За үүний дотор орон сууцны айл өрхүүд боловсон жорлондоо татах усаач ундны усны их усрээсээ авчиж байгаа юм а. Улаанбаатарчууд ундандаа хэрэглэж байгаа усны их уср бол туулгол. Хэдийгээр бид туул голоос ирээд чанагаараа утгаад шууд усаа авдаггүй ч гэлээ туул голын эрэг дагуу байгаа цэвэр усны худгуудаас Улаанбаатарчуудын усны хэрэгцээ бүгд хангагдаж байгаа юм а. За бид туул голоо хэрхэн хайрлаж туул голынхоо цэвэр цэмцгэр байдалд нь хэр анхаарал хандуулан төдий чинэгээрээ тань та бидний амаар орж байгаа ундны ус цэвэр цэмцгэр байна гэдгийг энд анхааруулъя. Туул голын сав газрын орчинд газрын доорх усны төвшин гэж ярьдаг. Тэр төвшин гэдэг маань нөгөө энгийн хэлээр хэлэх юм бол худаг ухад ус гарах төвшин гэж ойлгож байна шүү дээ. Тэр маань зарим жилүүдэд 15 метр хүртэл доошилж ийн гэдэг юутай байгаа. Тэгээд эргээд сэрэгчээр энэ хүмүүс эн чинь байгалийн юм ингээд сэрэгдэн гэж бодоод байдаг. Гэтэл туул гол тасраад эхэлсэн. Туул гол тасраад эхэлнэ гэдэг маань юу гэхээр бидний өвөлжөнгөө сорсон усыг гадаргын усаараа нөхөөд тэгээд цаашаа туулгал урсдаг байсан бол одоо гадаргын ус маань хавар хэрэгтэй нөхөж чадгаа болчихж байна гэсэн. Ийм л үндэслэл. Тийм болохоор газрын доорх усны хэрэглээгээ бид нар ухаалаг болгох хэрэгтэй. Мэдээж газрын доорх усыг хэрэглэхгүй гэж хэлэх нь бол утгагүй. Газрын доорх усан дээр хамгийн чухал хэрэглээ болсон ундныхаа усыг газрын доорх усаар хэрэглээд бусад хэрэглээгээ бол гадаргын усыг, бороо цасны усыг хөрөмтлүүлэх замаар хэрэглэх, дээр нь дахин ашиглах байдал руу орохоос гарахгүй. Одоо манайх гол одоо усаа ангаад байгаа туулгал ирэх дээр байгаа хэд утгад байгаа шүү дээ. Тэр энэ төвлөх ус үргээд байгаа. Эндээсээ бол усаа хангаад одоо ингэж ирсэн хүмүүс маань ерөөсөө усны асуудал ямар ч проблемгүй ингээл хэвлээд ирсэн. Гэтэл одоо энэ байдлаараа цаашдаа хэрэглээд байвал болох уугүй гэдэг дээр бол одоо яг анхаарах цаг ирчээд байна. Магадгүй та надад монголчууд ундны усны хэрэглээн дээр тэгтлээ тартагтаа тулчгаад байгаа юм уу гэж хэлэх байх. Тэр үнэн. Гэхдээ аль болох эртнээс та бид усны хэрэглээндээ зөв хандаж усаа ариглан гамнаж чадах юм бол ирээдүйн хоочтой үлдээж байгаа маш том хөрөнгө оруулалт болох юм а. Усандаа бид хармын сэтгэлээр хандах цаг хэдийн болжээ. Улаанбаатарчууд ундны усны гачаалд орж үзээгүй. Өнөөдрийн байдлаар 1 литр усанд гэр хорооллын айлууд 1 төгрөг, орон сууцны өрх 32 мөнгө төлж байгаа. Зах зээлийн нийгэмд 32 мөнгө 1 төгрөгөөр юу худалдаж авах вэ? Монголчууд шиг ийм хямд үнээр чандман эрдэнэ болсон усаа хэрэгэлдэг орн байдаг болов. За тэгвэл дэлхийн улс орнууд сүүлийн 5 жилд усныхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн байгаа юм. За графикаас та бүхэнд харуулъя. Америкийн нэгдсэн улсын хувьд бол 27%, Англи улсын хувьд 32%, за Австралийн хувьд 45%, Канада улсын хувьд 58%-аар өссөн байна гэсэн ийм тоо үзүүлэлт байгаа юм а. Энэ үнийн бодлогыг зэгцлэхгүй болохгүй. Одоо усын нөөц ашигласны төлбөргээд авчих. Ус бохирдсны төлбөргээд авчих. Дижитал усны суурь үнгээд авчих. Усны үйлчлэгээний үнгээд авчих.
Ингээд нэг төлдөг нэг хөдрийн артан. Тэгэхээр энийг яхан цэгцэнд оруулаад яав. Үнэ байх хэвээр, үн тариф бол байх хэвээр. Үнэгүй юм бол хамгийн үнэгүй зүйл бол ус байна. Үнцэнгүй юмыг бол бид нь хайлж хамгаалахын тухай ичнэ мянгаж яриад биелэхгүй. Тийм учраас зах зээлийн нийгэмд байгаа бол бид нар энэ зах зээлийн нийгмийн ерөнхий одоо хууль юмны дагуу юмнууд аваад явах хэвээр. Гэхдээ энд цэгцтэй байдлаар нь хараад яг ямар үн тариф нь байх хэвээр би. Энэ одоо засгийн газар одоо усын энэ үнийн асуудлыг бол зохиомлоор ингээ барьж байгаа юм шиг. Эсвэл их дургу байгаа болов гэсэн юм бодол одоо гарч ирж байна л да. Яагаад вэ нөхөр зэрэг ус өнөөдөр ус үгүй байх юм бол хичнээн 5 толгой байлаа ч гэсэн өнөөдөр усыг нөхөж авах тийм боломж бол бидэрт байхгүй. Өнөөдөр харж байгаа үстэй энэ илтгэл дээр яж штэ. Нийт хайж авах салбар дээр дагаж мөрдөж байгаа усны энэ алдагдал 100 тэрбум гараа явчихж байгаа. Гэтэл энийг ингээд хүчээр барайл ингээд байж идэг ийм сонирхол одоо аль алинд байгаа ч юм уу одоо мэдэхгүй байна. Усны суур үн гэж ярьд юм уу? Энэ болгон маань болохоор усыг танайд хүргэж өгсөний төлөө, грантаар чин гоож өгсөний төлөө, эсвэл танай гэрээс бохир усыг зайлуулсны төлөө авч байгаа үйлчилгээний төлбөр гэдэг энэ утгыг л маш сайн гаргаж өгмөр байгаад байгаа. Түүнээс биш ус үнэтэй байх уу гэвэл ард иргэдэд үнэгүй, өөрөөр хэлбэл уух ус үнэгүй, ундны ус үнэгүй, ахуйн хэрэглээний ус үнэгүй. Харин ахуйн ус ундны ус болоод ахуйн хэрэглээний усаа авахын тулд грантаар заавал дамжиж байгаа. Эсвэл машинаар зөөгөөд худаг дээр хүргэж байгаа учраас тэр зардлыг төлөхөөсөөр арга байхгүй. Энэ бол усны үнэс үйлчлэлийн төлбөр гэдэг энэ зарчим дээр л байх хэвээр. Цоргоноос гоожж байгаа ус нь тусал бүр мөнгөөр хэмжигдэж байгаа энэ үед та бид усыг юм чинээ бодохгүй байх нь та бидний зөв үйлдэл мөн гэж юу? Айл бүхэн хашаанда худагтай цоргоноос гоожж байгаа усаа гамнахгүй байгаа нь сэлб гол мөхөж, дунд гол ширгэх, улаастай гол мөх, тасалдах, туул голыг ус нь дундрахад хамгийн гол нөлөө үзүүлж байгаа юм аа. За хэдий манай ус усны гачаалд орчхоогүй байгаа ч гэлээ өнөөдөр өртөөгүйч маргааш бид өртөх аюулд байна. Монголчууд тэр тусмаа Улаанбаатарчууд хамгийн үн цэнтэй усыг хэрэглээндээ зарцуулж байна. Өвөг дээдсийн хилдэг 4 уулын дундах алтан твшийн хөндийг ус гарч байгаа ус чанарын хувьд үнэхээр сайн. Ийм усаар л бид хоолоо хийж, шалаа угааж, нойлын сул турдаа татаж байна. Газрын доорх ус бол бас нэгэн л баялаг. Үүнд ямар нэгэн нэмэгдэл боловсруулалтч хэрэггүй. Газрын гүнээс шууд олзварлоод л хэрэглэж болно. Манай улсад 3 янзын усны худаг байгаа юм. Нэг нь цэвэр усны хоолоон дээр барьсан худаг. За энэ тохиолдолд зөвхөн хоолойныхоо карантыг нээгээд хаах төдийд л ус авчгаж болно. Хоёр дахь нь өрөмдөж гаргасан худгууд. Ийм худаг Улаанбаатар хотод харьцангуй цөөн. Туслангийн амуудад ийм төрлийн худаг гаргасан байдаг. За гурав дахь нь усан сан буюу ус хадгалах савтай худгууд. Хотын хэмжээнд нийтдээ ийм 370 гаруй худаг ажиллаж байгаа юм. Ихэнхдээ энэ худгуудаар үйлчлүүлж байгаа хүмүүс л бага насны хүүхдүүд эдийг хэлж байна. Хүүхдүүд усаа авахдаа зарим нь хаагаараа гэж хэлдэг, за зарим нь хаагаараа гэж хэлдэггүй ч тохиолдол байдаг. За энэ тохиолдолд савны амсраар ус нь хальж одоо асгарах, энд мөстөж хөлдсөн байгааг үзэгч та бүхэн харсан баха. За худаг дотор ажиллаж байгаа ажилчны хэлж байгаагаар савныхны хэмжээг хараад хэдийхэр хэмжээний усыг өгөх үү, хэдийхэр хэмжээгээр каранта нээх үү гэдгээ мэддэг болчихсон гэдэг хэлж байгаа юм. За гэлээч эргэн та усаа аваад савд нь дүүрэх төгсөн бол хаагаараа гэдэг үгийг зайлшгүй хэлэх хэрэгтэй болов. Хэрвээ усаа бид хайр найргүй хэрэглэсээр л байх юм бол, усаа асгасаар л байх юм бол энэ бол та бидний ирээдүйн хойчийн уух уснаас бид хумсалсаар байгаагийн нэгэн жишээ юм аа. За харин иргэд энэ литр тутмын үнийг, усны үнийг нэмэх хэрэгтэй юу үгүй гэдэг дээр ямар байр суурьтай байгааг танд хүргье. Усны үннийг ер нь бол зүү зөксгүй их ашиглаж байгаа юм чинь нэмсэн дээрх болох гэж боддог шүү дээ. Энэ нэмэгдэхээс илүү энэ замбраагүй энэ холоо худгийг л багасчул гайгүй болчих хөрлөө. Өдөртөө танаар нь хэдэн литр ус хэрглэж байна? Манайх чи энэ бол ерөөсөө 3 өдөр бол болчихно. Та өдөртөө худгаас ер нь хэдэн литр ус авч байна? Өдөртөө нэгэд 50 савлаа. Тэгээд 50 литр усаа өдөртөө хэрэглээд хүрж байна уу? Хүрж байгаа. Илүү гарахгүй. Илүү гарахгүй. Одоо 1 литр усыг бид нар нэг төгрөгөөр хөдөлж авч байгаа шүү дээ. Энэ ер нь боломжийн үнэ үү? Боломж. Ер нь усыг үнийн нэмчүүл танд ямар санагдав? Байрны усуудл усаа нэмгөөс ядуу сууд яг вэ. Гэр оролцогч усаа уусан. Тэнд. Одоо хэд орчим төгрөгөөр авчээ 1 литрийн? Мэдхгүй шүү дээ. Одоо ингээд энэ дөрөв сав нь 20 төгрөгөөр л авчихсан.
Ус ер нь одоо 1 литр 1 төгрөг байгаа штэ. Энэ хэр боломжийн үн вэ? Боломжийн л гэж хаагаараа. Боломжийн л гэж байна. Үнийн 2 3 төгрөг болгооч юм ингээ үн нэмэгдүүл танд ямар сайхан вэ? Гитсүүл байх та. Усны мөнгө ер нь олдохгүй усгүй өнчс өдөр бий юу? Байхгүй байх. Яаж игээл ус авах вэ? Тэ яаж игээл. Өдөр тэр нь танах хэдэн литр ус хэрглэж байна? Өдөр туу за нэг ойролцоогоор 25 литр. Би ганцаараа өдөр болохоор гайгүй л хэрэгжилж байна. Усаа одоо ер нь 1 литрийн хэдэн төгрөгөөр авч байгаа вэ? 1 төгрөгөөр л авчих. Энэ ер нь хэр өнөө? Боломжил үү. Өөртөө тэгэл янз янз дуу. Дээтэл нэг 100 тэгэл 30 40 янз янз хэрэглэнээсээ шалтгаалж. Усны үнийг ер нь нэмэх хэрэгтэй юу, хэрэггүй юу? Хэрэггүй л байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ чинь ард ирэх чинь бас амьдрах гэж яаж байгаа усны мөнгөгүй хүн ч гэсэн зөндөөл байгаа шүү дээ. Ерөнхийдөө усны хэрэглээний асуудал замбраагүй байгаа нь үнэн. Гэтэл эдийн засгийн хувьд хамгийн гол бүтээгдэхүүн нь ус болцгоод байна. Усанд үнэлгээ тогтоогоогүй. Үүнээсээ болоод эдийн засгийн шинж чанараач алдаж байна. Бид 1 литр усаа 1 төгрөгөөр хувьдаа худагтай айлууд нь литр тутам 10 төгрөгөөр төлж байна. Гэтэл энэ бол усны үн биш. Усны зарлыг л төлж байгаа юм. Энэ нь эргээд худагт ажиллаж байгаа хүн болоод усыг түгээж байгаа жолоочийн цалин зэрэгтэл зарцуулагддаг байна. Арай л үн ханшин бага юм шиг л санагддаг шүү дээ. Тэгэд хүүхдүүд хүртэл ер нь авж байгаа хүмүүс хүртэл ер нь их бага л үнэтэй өдөөний зарим нэгэн хүмүүс чи ирээд маах чи 2 төгрөг байдгийн. Тэгэхэд хотын энэ юу бол айгүй үн багтай юм байна шүү дээ. Үнгүүл юм шиг бодоод тэгэл асфальт айгүй ихтэй алдагдал их гаргаж байгаа байхгүй юу. Хүмүүс чинь усаа авахгүй зүгээр шал тал руу харж аваад л өстой нэр нэг асгах ч үгүй шүү дээ. Ус ийм чухал хэрэгцээтэй гэдэг ерөөсөө хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй юу. Хүмүүсээ ухамсарт үнэтэй гэдгийг нь ойлгуулах хэмжээний л үнэтэй болгомоор байгаа байхгүй юу ус. За гэр хорооллын иргэдийн хувьд усны хэрэглээ ийм байдаг. Тэгвэл орон сууцнд амьдарч байгаа иргэд өнөөдөр усыг хэдий хэрэг хэмжээг хэрхэн яаж хэрэглэж байгаа вэ гэдгийг бид бас тодруулахаар орон сууцнд амьдарч байгаа иргэдтэй уулзсан юм а. За таны хувьд өдөрт ер нь хэд орчим литр ус хэрэглэж байна гэж бодож байна? Хэмжээ ер нь ойролцоогоор ер нь 100-аас 200 байхаа. 1 литр ус орон сууцны иргэдийн хувьд байрны төлбөр дээр мөнгө нь гарчдаг учраас тодорхой мэдэхгүй байж болно. За гэхдээ та ер нь ойролцоогоор орон сууцны иргэд өдөртөө ер нь хэрэглэж байгаа тэр усаа литр тутмын хэдээр авч байна? За ер нь 32-3 төгрөг байх гэж бодож. Ер нь бол хэмнэх хэрэгтэй л гэж боддог. Тэгээ аль болохоор одоо хэмнэх аргуудыг бол одоо бас зааж сурах хэрэгтэй юм уу гэж боддог. Орон сууцны иргэд 1 литр усаа 32 мөнгөөр худалдаж авч байгаа. Өнөөдөр бол мөнгөөр бид нэр юу ч худалдаж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ үнийг та ер нь хэр өндөр байна гэж бодож байна уу? Бага байна гэж бодож байна уу? Энэ ерөнхийдөө жоохон бага талтай гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ чинь нөгөө өртөг их бага байгаа учраас хүмүүс бол хайр гамгүй хэрэглэж байгаа. Өртгийн жоохон өндөрлөөд ирэхээр зэрэг бас жоохон гамтай хэрэглэнэ. Өглөө бас мэдээ шүдэ байгаа нүрэ байгаа. Тэгээд тэгэхдээ бол би одоо жишээ нь угаахтай гоожулчаад норхчоод буцаж хаагаад угаачаад дараа нь ингээд ийм арчлан тэгээд аль болох хэмнэх үднэс. Яагаад гэвэл би бас саяхан өөрөө орон сууцнд орс гэр оролд амьдарч ирсэн. Усныг ер нь бол ямар үнцэнтэйг мэднэ. Сураг сонсон 30 хэдэн мөнгө л гэж хэлж ирсэн. Тэгэхээр бол харцангуй 3 дахин ямтхан байгаа байхгүй юу? Тэгэхээр 3 дахин ямтхан байж ингэж ихээр зарцуулна гэж бол болохгүй. Тийм адилхан 1 төгрөг л болж ийс тэгэл хэмж харилж эхэллээ шүү дээ. Тэгэхгүй бол 32 мөнгө. Тэгтээ бол бас шууд нэмчвэл бас бөөл юм болох байх л та. Үнийн л нэмжиж л асуудал шийдэх байх. За гэр хорооллын иргэд 1 литр усаа 1 төгрөгөөр орон сууцныхан бол 32 мөнгөөр худалдаж авч байгаа талаар бид та бүхэн сурвалжлага үзүүллээ. За харин дэлгүүрийн лангуун дээр худалдагдж байгаа энэхүү цэвэр ус гих савлсан литр 500 грамтай усыг би өнөөдөр 800 төгрөгөөр дэлгүүрээс худалдаа авч байна. Ийхүү та бид өнөөдөр усыг өөрийнхөө мөнгийг төлж авч байж үн цэнийг мэдэрнэ гэхээс үнэгүй юм үнэгүй байдаг гэсэн сэтгэлгээр ханцаар ирэх юм бол бидний ундны ус Улаанбаатарчуудын усны нөөц улам бүр багасаар байх юм а. Усны үнийн зохицуулалт байхгүйгээс усны зохисгүй хэрэглээч их байна. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Энэ сэтгэлгээгээр монголчууд усандаа ханцаар ирлээ. Харин үн цэнтэй зүйлийг нандинан гамнах үзэл эртнээс тогтсон монголчуудад чандман эрдэнэ хитвчэнд нь хүрэх үед л хайрлах бололтой. Тэгэл усны үн нэмэхээ зэрэг болохгүй хэрнээ. Яагаад өнөөдөр таксины үнийг нэмээд байгаа.
Яагаад өнөөдөр бусад одоо юмнуудын үнийг нэмэгдээд байгаа хэрнээ тэний чинь юу гэж. Энэ улс гэдэг чинь үйлчилгээтэй холбоотой байдаг байхгүй. А гэтэл улсууд сэтгэл ханамжтай сайхан үйлчилгээг авахыг хүсэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг улс бол ийм цаад утгаараа болохоор зэрэг улс бол нөөц гэдэг утгаараа бид нар чинь хамгийн бага нөөцтэй орны тоонд орж байгаа. 3 төрлийн үнэтэй болчиход байгаа. Юу гэвэл усны нөөц ашигласны төлбөр гэж байгаа. Тэгээд усны үйлчилгээний үнэ гэж байна. Ус бохирдуулсны төлбөр гэдэг ийм 3 төлбөртэй болчих гээд байгаа. Тэгээд усны нөөц ашигласны төлбөр гэдэг нь болохоор одоо яг энэ байгаль дээр байгаа энэ усыг бас үнэлсэн ийм үнэлэмжээр үзлээд өөрөөр хэлбэл сав газар болгон бас өөр юм үнэтэй болсон. Усны экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг гаргасан байхгүй байгаль орчны яамнаас. Тэрэн дээрээ суурлаад ус ашигласны төлбөр, усны нөөц ашигласны төлбөр гэдгийг бол засгийн газраас энэ жил баталж хэрэгжүүлсэн байна. Ялангуяа тэр үн бол одоо хүн амд ногдоогүй. Үйлдвэр албан байгууллагуудад ногдсон. Дээр нь шинэ 12 онд гарсан шинэ хуулиар бол бид шинэ олон улсын шигт нийцсэн шинэ концепцтэй болсон. Ус бохирдуулагч болгон төлдөг багс. Төлбөр төлдөг багс. Энэ асуудлыг шийдэж байна. За ингээд ирэхэд бол яг хотын хүн ам нэг одоо хариуцах байгууллага байна. Гэтэл хөдөөгийн хүн амын усан хангамжид бас тустай асуудал. Энэ нь одоогоор бол бас тодорхой хариалал байхгүй. За энийг яаж яах гэхээр нөгөө үйлдвэр хөдөө аж ахуйн яамн дээр хөдөө аж ахуйн одоо энэ усан хангамжтай цуг гэдэг юм уу. Монгол улс өөрсдөө бид нар бүрэн зах зээлийн улс гэж байгаа боловч хамгийн үндсэн түүхийд бас усаа үнэлж чадаагүй, усаа зохисоор үнэлж чадаагүй тохиолдолд зах зээлийн улс гэж нэрлэх арга байхгүй. Төр нь хүчээр үнэгүй хэмжээнд барьж яддаг ч юм уу тийм байдалтай байж байгаа учраас энэ бол бас зах зээлийн одоо юу гэдэг нөгөө эрэлт нийлүүлэлтийн жамаар явах боломж байхгүй. За дэлхийн улс орнуудтай холбоотой бас нэгэн мэдээллийн хүргье. Дэлхийн нийт хүн амын 85% нь бөмбөрцгийн хамгийн хуурай гэсэн хэсгүүдэд амьдарч байна гэсэн юм тоо мэдээлэл байгаа юм. Харин 780 гаруй сая хүн өнөөдөр цэвэр ус хүртэх боломжгүй газар амьдарцгааж байна. Жилдээ дунджаар 6-аас 7 сая хүн усны гамшигын улмаас ямар нэгэн өвчнөөр өвчлөдөг гэсэн тоо байна. За үүнээс гадна дэлхий дээр 1 минут тутамд усны хомсдлоос болж бага насны хүүхэд нас орж байна гэсэн ийм тоо мэдээлэл бас байна. Бөмбөрцгийн хүмүүсийн тэн хагас нь хот суурин газар амьдардаг. Тэдгээрийн тоо өдөр ирэх тусмал нэмэгцээр байна. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэгт усны хэрэглээ хит өндөр байна. Дэлхийн хөдөө аж ахуйн салбарын цаашдын усны хэрэглээ 2050 онд ойролцоогоор 19%-аар нэмэгдэх тооцоогчээ. За энэ хэрээрээ усны хүрэлцээ хангамж багасгах нь ойлгомжтой. Таны мэддэггүй хэд хэдэн жишээг одоо үзүүлье. Нэг ширхэг А4-ийн бичгийн цас үйлдвэрлэхэд 10 литр ус зарцуулдаг. Нэг хэрчим талханд 40 литр. Нэг ширхэг өндөгт 140 литр. Хос ширэн гутал үйлдвэрлэхэд 8000 литр. Хөгжинсэн хослол хийхэд 11000 литр. 1 кг үхрийн маханд 15400 литр ус. За харин нэг машин үйлдвэрлэхэд 150,000 литр усыг зарцуулдаг байх юм а. Ус бол олон улсын сэдэв юм. Ус бол байгалийн онцгой баялаг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа 18,000 гаруй үйлдвэр аж ахуйн газрууд 526 тонн химийн хаягдлаа усанд шууд хаягчж байгаа юм. Энэ нь экологийн усан орчинд хамгийн муугар нөлөөллийг үзүүлж байна. Олон улсын ургамал хамгаалах конвенцоос гаргасан төсөөллийн дагуу усны стресс төв болон зүүн Европт улам нэмэгдэж 2070 он гэхэд нөлөөлөлд автах хүмүүсийн тоо 28-аас 44 саяд хүрэхнэ. Дэлхийн дундаж температур Цельсийн 2 хэмээр нэмэгдэхэд үүсэх уур амьсгалын нөлөөлөлд дасан зохицоход шаардлагадах зардал нь 2020-оос 2050 он гэхэд 70-аас 100 тэрбум Америк долларт хэлбэлцэх хандлагатай байна. Үүний 15 орчим тэрбум ам доллар нь устай холбоотой зардал, усан хангамж болон үерийн менежмент давамгайлахаар байгаа юм. За харин өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж тэг 125%-ийг усны салбарт зарцуулж байна.
Өнөөдөр манай иргэдэд түгээж байгаа ундны усны үнийг нэмлээ гэхэд иргэд бухимдаж, жагсаж цуглах асуудал үүсэхгүй зэ. За харин үнийг хэрхэн, яаж, хэр хэмжээгээр нэмж байгаа вэ гэдгийг хот суурины ус хангамж, ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тодорхой гаргасан байгаа юм. Тэгэхээр бид нар одоо нэг хэрэгжүүлэх гээд байгаа суур хураамжтай ийм нэг хоёр хэсэгтэй ийм тариф мөрдүүлэх гээд байгаа шүү дээ. Энд чинь яг эхлэл нь байгаа байхгүй юу? Бусад улс оронд яаж ийм нэг үйл олон шатлалтай ийм блок тариф энэ төрөл хэрэгжүүлж байгаа. Энэ санаа ямар утгатай юм бэ гэвэл одоо жирийн одоо ард иргэдтэй тийм ээ боломжийн яг худалдан авах хүйц яг энэ үнээр нь усыг ингээд түгээдэг тий. Тэгээд одоо ихээр хэрэгэлдэг гацаагүй ихээр ус хэрэглэх шаардлагатай тэгээ бололцоотой тэр хэсэг нь бол өндөр тарифаар хэрэгэлдэг. Иймэрхүү юм шаталсан юм блок тариф, өсөх блок тариф гэж л да. Тэрийг хэрэгснээр юу гэвэл нөгөө нэгдүгээр хүний эрх байна тийм ээ, тэр усаар хангах төстэй эрхийг хангаад нөгөө талаасаа тэр усыг одоо хүн хамтад түгэж байгаа энэ байгууллагуудаа тийм ээ алдагдaltaгүй ажиллах ийм нөхцөл болцоог нь бүрдүүлээд цаанаа тэгээд бас нөгөө одоо байгаль орчин хамгаалах усаа одоо зөв үнэлэх энэ асуудал бүх юмыг шингээсэн ийм л бодлого барьдаг байхгүй. Харин энэ санал шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынханд таалагдсангүй. Хот суурины ус хангамж, ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан усны суурь үнийн саналаа шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар танилцуулж, үн нэмэх зайлшгүй шаардлага байгааг учруулсан ч иргэд бухимданд үн хөөрөгдөн гэх мэт шалтгаан хэлж цагаан сар өнгөртөл түр хойшлуулжээ. Оюу толгой, таван толгой, төмөртэй, цагаан сувраг, мардай, асгатын амин чухал хэрэгцээ нь ус юм. Тиймээс ч ус бол стратегийн чухал түүхийд. Усгүйгээр олборлолт, үйлдвэрлэл, амьдрал тэмдэрнэхгүй. Уурхай битгий хэл улс оронч оршин тогтнох баталгааны нэг нь ус юм. Хэрвээ өмнгийн говьд усны нөөц тун ховор байсан бол таван толгойг нэг шалтгаан Монголын төрдөж байхгүй. За ирэх 15 жилд манай улсын өмнөд говийн бүсэд усны хэрэглээ 10-аас 20 дахин нэмэгдэнэ гэсэн ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр Монгол улс өнөөдрийн байдлаар 552 сая 65 мянга. За өдөртөө 1 сая 500 орчим тонн усыг хэрэглэж байна гэсэн судалгаа байна. За үүнээс 40 гаруй хувийг нь уулуурхай, эрчим хүчний боловсруулах салбаруудад ашиглаж байгаа юм. Оюу толгой компанийн зис баяжуулах үйлдвэр хоногтоо 110 мянган тонн ус хэрэглэх тооцоо гарч байна. Балгасын улаан нуурын ордоос 40,176 тонн ус олборлоход 25 жил ашиглана. Тэгвэл өмнгийн говь 25 жилийн дараа ямар байдалтай үлдэх бол? Газрын хүний усаа соруулсан говь нутагт хүн мал тогтох болов. Дорногов аймагт аж үйлдвэрийн цогцлоор барихад усны асуудал босч ирж байна. Сайн шандаас зүүн хойш орших бор хөөврийн говьд усны хайгуул хийх төслийг боловсруулж байгаа юм байна. Уулуурхай бол усыг тоноор нь нуудаг. Гэтэл өнгөрсөн 20 жилийн дотор уулуурхайн олборлолтын явцад 29 гол хэд бохирцсон гэж бүртгэгджээ. Тэд 1 литр гүний усанд 15 төгрөгөл төлж байгаа. Гэтэл алт олборлоход 1 секундэд 500 литр ус хэрэгэлдэг гэсэн тооцоо байна. Уулуурхайн компаниуд усны нөөц ашигласны төлбөрөөр төлдөг. Тэр бол татвар хэлбэрээр татвар гэсэн үг татвар төлж байгаа төлбөр. Усны нөөц ашигласны төлбөр уулуурхайн компаниуд одоо яаж төлж нь өөрсдөө усаа олборлоод өөрсдийн хэрэгцээнд хэрэглээд байна шүү дээ. Тэгээ тийм учраас усны нөөц ашигласны төлбөр тэдэнд ногдуулаад хэрвээ тэр төлбөр нь одоо их байна гэж үзвэл уулуурхайн компаниуд өөрсдөө усыг дотроо эргүүлэн ашиглах янз бүрийн технологи юм нэвтрүүлээд ингээд эргүүлэн ашиглаж байгаа газар зөндөө байна л да. Монгол улс 2020 он гэхэд олон уурхайнуудыг усаар хангаж чадахгүй болох магадлалтай. За учир нь нэг хүнд оногдох усны нөөц хангаан бүстэй дэлхийн дунджаас 4-5 дахин их байдаг. Харин говийн бүстэй 10 дахин бага байгаа юм. Тиймээс яг одооноос усныхаа нөөцийг тодорхой болгож ус ашиглах бусад бололцоог ирж хаах цаг ирээд байна.
Гэхдээ монголчуудыг усаа зөвхөн уугаад байна, хэрэглээд байна. Үүнээс хэтэрч чадахгүй байна гэж бас хэлж болохгүй юм. Тодорхой ажлуудыг бас хийж байгаа. 2011 оныг усны жил болгон зарлж 140 гаруй тэрбум төгрөгийг энэ жил зарцуулсан байгаа юм а. 10 жилийн хугацаатай ус хэмээх үндэсний хөтөлбөрийг ч гэсэн зарлчгаад явж байгаа. За гэхдээ энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлууд хийгдсэн боловч нүдэнд харагдах нь цаасан дээр бичигдсэн нь харьцангуй олон байна. Ус үндэсний хөтөлбөр бол усны бас энэ нөгөө бүх асуудлуудыг хамаарсан их том хөтөлбөр л дээ. Тэгээд одоо энэ усны нөөц, усыг хамгаалах, усны чанар, тэгээд усыг хүн амд хүргэх, дүүлэр байгууллагад хүргэх, тэгээд усны барилга байгууламж, цэвэрлэх байгууламж гэл бүхэл асуудлуудыг хамаарсан их том хөтөлбөр байсан. Тэгээд яг энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа юу гэвэл одоо энэ үнээр хангалтгүй юм билээ. Тэгж хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн бол одоо усны их олон асуудал шийдэгдэж байсан баг. Ийм нэг олон хөтөлбөрүүдийг бүгдээрингийн нэгтгэх яа. Тэгээд нэгтгэсний үндсэн дээр ерөөсөө л 3 үндсэн зорилго тавья. Нэгдүгээрх нь Монгол улсын усны нөөцтэй тохирсон ашиглалтыг бий болгох. Хоёрдугаарт ашиглалтын бодлого дээр нэгдүгээрт нөгөө хэрэгцээг хангах биш харин ашиглалтын бодлого дээр хэмнэлтийн бодлогыг давхар суулгаж байна. Гуравдугаарт нь тэр нөөцтэй таарсан ашиглалт явуулж байгаа бол дахиад илүүдэл гэдэг юм уу нэмэгдэл хэрэгцээг хангахын тулд усыг дахин ашиглах юмд орё гэсэн. Ерөөсөө ийм гурван бодлогыг л Монгол улсын засгийн газрын бодлогын хэмжээнд төрийн гэдэг юм уу бодлогын хэмжээнд суулгаж өгсөн ийм бичиг баримт юм байна. Ус үндэсний хөтөлбөрт хаягдал бохир ус буюу саарл усыг цэвэрлэж унднаас бусад хэрэглээнд хэрэгэлдэг болох талаар дэвшилтэд технологи нэвтрүүлэх зорилтыг тавиад байгаа юм. Саарл усны тухай хууль хараахан батлагдаагүй байна. Харин үүнийг ажил хэрэг болгохын тулд эдийн засгийн хөшүүрэг маш дутмаг байгаа юм. Ахуйн хэрэглээнээс гарсан хаягдал саарл ус нь ялгцаар бохирлогдоогүй байх ёстой. Ийм усаар бид шавар зурж, байшин барих, уудаг усаараа биш саарл усаар суултуураа цэвэрлээд байх боломж бүрднэ. 7 жилийн дараа дуусах ус үндэсний хөтөлбөрт хөрөнгө мөнгө хааж давхисаар байтал Улаанбаатар усны нөөцөө шавхах болоод байгаа юм. Цаасан дээр буусан усны төлөө үйл ажиллагаа чиг зорилтууд ажил болж мэдлэхийг хүлээсээр байна. Өнөөдөр бид бодлоготой байсан бол нийт усны нөөцийн 10 хүрэхгүй хувь нь газар дор усны нөөц. Хэрэглээний 90 гаруй хувь нь бид нэр газар дор байгаа тэр жижиг нөөц ашиглаад байгаа байхгүй. Бодлоготой байсан бол бид нь урсаад гараа явчихж байгаа. Дахиж Монгол руу орж ирэхгүй тэр усаа тогтоогоод бариад ашиглах ёстой. Тэгэхээр энэ дэр бид нь бодлого байна уу? Бид нар бол нэг бодлоготой юм шиг бодлогогүй юм шиг явж байгаа улс бол манай улс байгаа. Сүүлийн үед болохоор зэрэг энэ усан дээр усны асуудал бол нэлээд доордож байна. Манай улсын хэмжээнд дээр бол усны энэ бодлогын асуудал буюу усны энэ тал дээр усны салбарын энэ тал дээр бол нэлээд ажил тун тааруу явагдаж байгаа. Бид бол энэ дээр хуулийн одоо тийм төгс шийдлийг бол одоохондоо Монгол олоогүй байна. Дэлхийн одоо бусад улс оронд бол маш их өргөн практик байдаг. Гэхдээ энэ дэлхийн бусад орнуудын практикийг шууд аваад ингээд хэрэглээд үзье гэхээр бол бас их учир дутагдaltaй юм байна. Яагаад гэвэл Монгол орн өөрөө байгалийн маш их олон бүс бүслүүртэй. Жишээлбэл Унгар гэдэг юм тэр бол ер нь нэг л байгалийн нэг л мууж. Юм одоо тэрийн одоо тэр газар байна шүү дээ. Гэтэл манайд тэр нь болохоор юу гэдэг одоо энэ сэлэнгийн ариун ширхлийн газар байна. Гэтэл манайд говь нь байна. Тэр мөнгө зэвдэг нь байна. Баруун тишээгээ тал хаяр нь байна. Бүр одоо усгүй одоо гадаргаа усгүй газар байна гэхэд бидэнд бол тэр бүтцийн одоо энэ гол шийдлийг олоход бол нэлээд бас төвөгтэй. Маш олон усны салбарын маш олон байгууллагууд байж байгаа. Харамсалтай сая миний хэлдэг нэгдсэн бодлогыг баримталдаг зөвхөн тухайн усны үндэсний хороо гэж байгууллага байж байгаа нь усны үндэсний хороо нь ерөөсөө усны талаар гарсан засгийн газрын бодлого шийдвэр хэрэгжүүлнэ гэж байж чад. Хөдөө аж ахуйн яамд усны одоо асуудал хариуцсан хилтэс байлаа гэж зөвхөн хөдөө аж ахуйн хаамж уул уурхай эрс байлгийн яам дээр одоо асуудал байлаа гэж зөвхөн тэр асуудал гэдэг. Гэтэл ус гэдэг зүйл маань хөдөө аж ахуй дээр чухал уул уурхай дээр чухал биш гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Бүх зүйл дээр нь хамгийн нэгдүгээр тавих хэрэгтэй учраас ийм байгууллага байх хэрэгтэй гэсэн ийм байр суурь. Өнөөдөр Монгол улсын усны нөөц тодорхойгүй, иргэдийн хэрэглээ замбраагүй, хэтэрхий хямд үнэтэй, тогтсон бодлого, менежментгүйгээд ус хариулт хүлээсэн асуултууд байсаар байна. Усны асуудал нь төр гэхээсээ илүүгээр иргэн та биднээс эхлэн шийдэгдэх боломжтой юм. Жишээлхэд ус тусалдаг цоргоо сольж хэрэгтэй. Шүдээ угаахтаа цоргоо хаа. Машинаа угаахтаа хувинтаа ус ашигла. Ингэх юм бол та бид үр хойчтой уух усыг нь өвлүүлж чадна. Mongolian Economy сэтгүүлийн дэргэдэх Economy TV студио уран бүтээлчид энэхүү нэвтрүүлгээрээ
Бид ногоон хөгжлийг дэмждэг болгохоо хүрээнд цэнхэр сувдаа хэрхэн монголчууд үнгүүдүүлж байна вэ гэсэн сэдвийг хөндөж олон их сурвалжис мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Ус байхгүй бол амьдралч байхгүй. Харин та бидэнд өнөөдөр боломж байгаа юм аа.